Төрийн сойрхолд соёлын гавьяа зүтгэлдэн Дармын Батбаяр. Мэлми өгүүлэг. Хаалга онгойн гаднаас хүүхэд гүйн орж ирэх хөлийн чимээнээр өвгөн нэрэн миний хүү юу гадаа халуун байна уу? Үгүй нэ та гадаа гараагүй мө? Өглөөгөр гээ жаахан гарч суусан. Халуун өдөр бол хаятай байна лээ. Миний хүү тийм залгилчхаа дээшэн гүйж гараад ваанчиг билүү нөгөө аршаан шинжээч залууч нь тэднийд очоод өвөө танд аршаан загсан юмсан авчраа болов уу гэж асуугаад дээр. Гэхэд жаалхүү жавхлан годхийн гарлаа. Жавхлан хүү шатаар нисэх мэт гүйн хормхон зур дээд давхрынхаа айлын үүдэнд очин үлмий дэрийн өндийн байж цаглаан хонхныхон давчийг нэгэнтээ үргэлжлүүлэн дараад хаалга руу цэглэн зогсов. Хаалга онгойсонгүй. Жавхлан хүү хором тэнэгэлсэн янзтай зогссноо хаалга нь мөн байгаа гэсэн мэт өлийн харахтан хүлийн авгчийн чийдэн шиг том хаалганд байхыг ажин лав хаалга онгойхоор ногоон гэрэл астгэн байх гэж бодон хонхыг дахин дарлаа. Төдхөн хаалганы цаана цоож төлхөөр тожигнон хаалга аажимхаа онгойсон боловч ямар ч гэрэл ассангүй. Харин ванчгийн ихнэр болох туранхаа хөхүүхэн үүдэн таглан зогсоод юу вэ? Нэнэ ванчиг байгаас аршаа авчирсан болов уу гэж асуугаад ир гэж байна. Гэхэд хэний хөхөд вэлээ эн чин гэсэн шиг жавхлан руу лавлан харснаа за би асуугаадах юм гэд цааш өрөөрүүгэн ороод тоод айлын өнөө мө жаал байна. Нөгөө сохор үгэн чи бас аршаа авчирсан уу гэж асуулгаж гин. Гэхэн жавхланд утсаар сонсогдох хүний яриа мэд алс бөглүүд дуулдав. Нэнэ ямар сохор юм уу? Нэнэгийн нүдэн гартаа байдаг юм чин гэж жавхлан хүү бодов. Онгорхой цонхоор орж ирэх нэвт салхи битүү хаалттай хаалганы завсраар сэнгэнэх нь намрын хүйтэн салхи эднийд л хоргодож байдаг юм уу гэлтэй. Ванчгийн эхнэр эргэж ирэн жааха харшаан авчирсан. Одоохондоо завгүй байна. Азан чагаад ирж аваарай гэд хаалга хаахт нь жавхлан хүүгийн өдөө сэнгэж байсан салхи хаалган цохигдсон тасарсан дээсмэд эрчилэн ирж нөөрлүүн цог шиг болжээ. Ванчгийн эхнэр юу ч болоогүй юм шиг хаалгаан дүгжээд эргэж ирэхдээ манай байшингийн хэдэн хүүхдийн тэггүй гэдэг нь жигтэйхэн шүү. Заримдаа чинь хаалганы онхыг учир зүггүй орилуулаад байх нь тэр. Юу болов наан цаана гэж бодоод онгойлоход юу ч байхгүй. За тэгээд шуугна гэж бид хоёр өсгөөсөн аваад чимээ шуугангүй газар дасчихсан болоод хүүхэд нажиг нь харал амт тэмцэх шиг болох юм. Гэхдээ ванчиг хаалганы онхыг ч нэг л хөөхд дарж хаал зүхтаагаад байгаа юм. Гайвай чамаг нэг дуранджээ байгаад бариад авнаа гэж өг нэг бүрийн аман дотроо эвлүүлэн хэлээрээ нэг нэгээр нь тэмдэрж үтсний хойно сая гаргах мэтэр удаан тасалдуулан хэлээд хүж адил уугах янжуурынхаа үлдэгдлийг ширээн дээрх гуйлан боперт бясаа алах мэт эрхий хуруугаараа няцлан унтраалаа. Төвний өдөөс хард суусан дэлдэн шар залуу хэний янааг вэ? Хаалгандаа нэг юм дуран олж хий байц. Энэ чи юу гэдэг юм? За орсоор гласок гэдэг юм да. Монголоор одоо нүдхэн гэлтэй биш үү? Шагаавар гэдэг юм уу да? Гадна талаасаа дотогшоогоо юу ч харагдахгүй хэрнээ дотроосоо болч дуран дуран. Үүдэн дээр зогсож байгаа хүнийг амьсгаа хүрм ойрхоноос хараад багт чинь юр ажигчгүй ангааг адал зогсож байгаа нь ёстой овоо хоронд орчгоо зогсож байгаа согоо гэд хажуудах хүндэн харагдах төдий болохоос сонсогдохооргүй инээхэн өөрөн өөрийнхөө нүүрэн тодорсон инээдэн гадагшин цацраалгүй буцаан биедэн хураан авчих шиг харагдана. Бэж төрөө ёстой нэг ангааг аал зогсож байсан байх та гэж дэлдэн шар залуу инээгээд чи найздаа нэгийг олоод өгөхийг бодоорой. Ванчиг царайгаан төв болгон төөнрөө нэрнү гэсэн мэт хэсэг ширдснээ. Нанди юмтай хүнд олж цөх юу байх вэ? Дороо. Аятайхан хийцтэй зурмал ч юм уу, шуумал ч юм уу нэг юм олоод ирэл. Би жамд олоод өгье. Харин чи нөгөө ахтайгаа танилцуулна гэсэн чи яасан бэ? Даруйхан шиг танилцуул над мөн их хэрэг байна санаж. Би нэг сан Монгол цоочныхон өргөсийг гээж гисэн юм. Тэрэн дээр нэг өргөс гийлэх гэсэн юм л уг нэг сайн цооч. Энэ нэг олон дэлгүүртэй далд цоочнууд уу? Монгол цооч шиг манайх эзэгвэ гэсэн шиг дангайд л харагдахгүй нь бараг цөмөр хоорондоо таарах нь холгүй юм. Гэд
цонх төшүүлэн тавьсан ширээн дээрээс баруун гараа могой мэт чимээгүй гулгуулан авч халаасандаа хийгээд саяны хэлсүүгээ амтлах мэт тамшаалав. Нэрэнгээр хэлэхгүй юу доо, залуудаа их сайн дархан байсан юм гихчинлээ. Би хэлсэн л дэг. 20 жил цааж төлхөр хийсэнгүй төсөөр чөхөө болов да. Гэсэн ч яг хэмжээ дамжааг нь өгвөл болох байлгүй л гэж байна лээ. Гэж ноосон цамц нэхэд суусан эхнэр тосон авч хэлэхэд тэм хүнээр цаажны өргөс хийлэх гэж дэмэм ярьж байдгийг. Гэхэд эхнэр нь дуугүй болон юман хурдан нэхэж эхэлв. Дэлдэн шар залуу тэр болгүй яхва хэзээ л бол хэзээ өнөөдөр ч гисэн болно. Хаа нэмдэ 7 буудлын тэрэж шүд. Көмөн халаа. Тэгээ аюулаа хэзээ тийш явах вэ? Би нөгөөдрөөс өдөө явчих واخа. Завтаа болоод маргааш өглөө явъя да. За байц маргааш өглөө. Болно. Чи тэгвэл өглөө дайраад ирэх үү? Тэгье. Зааш. Тэгвэл гээд ванчгийг суудлаасан босоход дэлдэн шар залуу яв гэсэн мэт даган босч өөдрөө зүглэхэд нь ванчгийн эхнэр хүй хоол идээд яваач. Зүгээр. Би бас ажлын дэлмээр нутгаар орох санаатай. Мерсер юм дөхөөрмөр байдаг юм. Хоёр нүдний дуранж олддоггүй байх та. Гэхэд ванчиг тэр чинь ястаныг хөдөө явах хүний гарын бэлгэн лээ шүү. Дор хаяад л насгүйдсэн шар. Миний нэг наг зах байдаг юм аа. Тэр маань хэрээстэй дуран гэж өглээд байдаг. Олоод очивол зүгээрсэн дээ. Эдэ тэрч ховрид байх шүү. Гэв. Дэлдэн шар залуу өрөөсөн нүдэн анин хаалганы шагаавчаар гадагшаа харснаа. Гэмэн догдээ. Энэ ч орон зүгээр шил хийчихвэл гаднаас хүн шагаагаад байх нь байна шүү дээ. Хаалганд байхч бас хүн үзчихэд дэмий байгаа юм. За, баяртай. Ванчиг хаалгаан тогжин үүднийхэн өрөөнд орж ирэхэд ширээн дээрх аяг тавгтай чихэрсэлтэн хурааж байсан эхнэр нэм. Гү чи устасан дараа амарч бай та. Би дэлгүүрт очиод идэх үх юм цуглуулаад ирье. Тавгийн чихэрч дуусчих шиг байна. Ямар чихэр авах уу? Тавган тавих юм бол ямар чихэр яадаг юм? 10 чихэр авах уу? За хэн мэддэг юм бэ? Өөрөө л мэдэхгүй юу. Одоо байдлаасаа тавганд ямар чихэр тавихаа хүртэл асуух нь шивд. Асуухгүй яадаг юм? Мэдээд авчгаар чи сүлд нь ийм тэмээс салдаггүй штэ. За. Болж үз. Гэрийн бусаг алхаар л хэрүүл. Хэлэхгүй яадаг юм? Тэгж яривч чамаас л дандаа хэрүүл гарч байдаг шүү те. Гэд галынхан өрөөнд орон ховын сав аяг тавга хангинуулах нь тэндээс хараа загнасаар л байх мэт ванчиг санагджээ. Гэвч хэдэн хормын дараа эхнэр нь галын өрөөнөөс хоолны том цүнхвэрэн гарч ирэхдээ чи маргааш ажилдаа очих уу гэж аргацсан юмстаа асуулаа. Маргааш очиж чадахгүй байхаа. Өглөө өнөө дархан руу явнаар нэг эсэр байтал өдөр өнгөрч байлгүй. Одоо хүн олдсон дээр хэлэхгүй бол ингэсэр байтал хүн олдгоо болчихно. Гэхэд эхнэр нь юу ч хэлсэнгүй гараад явчихлаа. Ванчиг ядарсан янзтай хоёр гараараа нүрэн элснэн хувцсан солихоор унтлахын өрөөнд орж таслагаан доторхойг бүртгэх мэт нүдгүйлгэн харлаа. Босоо хүний дайтай том тол зэрэгцүүлж тавьсан хоёр шүүгээ модон орн хэдхэн хоног хөдөө яваад ирэх хооронд нь цоо шин болчихсон юм шиг харагджээ. Тэр шүүгээ уудлан хар даванд нандинан болсон юм гаргаж ирэн задлав. Өргөсгүй цоож түлхүүр хоёр байлаа. Үүнийг анх говийн нэг айлын хүүхдийн тоглоомон дээрээс олсон ажээ. Өргөсгүй цоож гэдэг замаггүй буу шиг хэрэгцээгүй золиг байдаг юм шивд. Гэж бодон зогсдол хаалганы хонгод угарлаа. Ванчиг цоож түлхүүрийн бон шүүгэндэн хийж хаагаад муур мэт чимээгүй гэтэн очиж хаалганыхаа шагаавраар харав. Доод давхрын айлын жаалхуу яг өөдөөс нь ширтэн зогсож байлаа. Ванчиг хаалга онгойлгон чи юу? За ор, саваа авчирсан уу? Гэхэж авхлан хүү ардан барьж байсан жижиг питонон гаргаж өгөхөд нь өхөө. За энэ чи дүүрэх юм байхгүй шүү. За яхам наана хүлээж бай. Гэж хэлээд галынхан өрөөрөө орчихлоо. Тэрээр хэсэг чимээ тасарснаа архины шилтэй юм барин хурч ирээд. Өглөө орой хоёр нүдэн арчвал сайн юм гинлээ. Уугаад ч хэрэггүй үсттэй гэж хэлээрэ. Гэд жаалхуу гаргалаа. Жавхлан хүү шилтэй аршаан бидон хоёрон элгэндэн тавиран нэг шат алгасалгүй аяархан бууж гэртэн орж ирлээ. Жавхлан анхудаа шат алгасалгүй явж байгаа нь энэ ажээ. Нэнэ
Өглөө орой 2 нүдэ харжвал зүгээр байх. Уугаад хэрэггүй гэж байна лээ. Гэд авдрандор ургасан ногоо шиг цонхгэр цагаан гарт нь бариулахад өвгөн шилтэй аршааныг авч өвөр дээрээ тавиад тэмтэрч үзснээ. Төрийн минь сүлдгэж яасан сайхан хүйтэй аршаан бэ. Тэр газраас намайг гэж бодоод явдаг гүмэн ачтай хүүхэд юм. 100 насол гэж хөөх юм хэмээн дуалдахад галын өрөөнд хоол гэж байсан бэрн хурчрээд нэ минь ээ. Ингэж хоёрын хоорондын болгоод яах вэ? 8 сард бид хоёр амралтаа аваадах. Тэгээд цөмөөрөө майхан захантай тухтахаа явцгаая л да. Би явна да. Иш хүүхдүүд минь юуны туханд хүрээгүй нэг их сүр бадруулаад яах вэ? Нэ хэд хоног нүдэн арчиж үзье. Тэгээд юу болох нь? Байдлыг харъя. Улсын ярих нь өчнөн халуун хүйтэн аршаан хэсэд хараа ороогүй хүн хараа орж илгэлцэг юм. Юмыг яаж мэдхэв гэж бодоод нээнийг итгэл тасрахгүй юм да. Нэ ног нь мөнгөн сар байгаа чадаагүй юм. Түүнээс биш манай сумын эмч хот руу явж эмчлүүл гэж бичиг хүртэл үйлдүүлж хээж өгч билээ. Гэж яах вэ? Гэгэн төрийн боёнд харахгүй ч гэхнэн нүдтэй юм шиг ил жаргаж байна. Заримдаа ангид зүгээр сууж тэтгэр авч угадан дотор цухалдах юм байна шүү. Уг нь хадан гэртэн харихаас өмнө бондгор вандан харах юм соллог санах юм. Миний хөөж хөөхөн хөө байгаа би. Миний түнжгэр хөөшө хөөхөн хөө хаа байх вэ? Одоогийн баг зул сайхан юм да. Хар багаас аав сургууль намын мөр хөөдөг болоод ухаан нэрт задарч томоо суух юм. Намайг ч үүдээр гарвуугүй юу? Нэ та гадаа суух гэж байна уу? Би шатаар уулгаад өгье гэдэл шавчхан тэр. Арай л өргөд явчихгүй юм. За тэгээд гадаа сууж байхад чинь энд ийм юм явж байна, тэнд тийм юм байна гэдэл шулганал дадал байх нь тэр дээ. Танаас бор харуулж ихэр авч амтаж чаад л нээний гадаа гарах нь гэдэл үүдэн дээр шугалцгааж байдаг юм. Ер. Гэтэн чихэр жимээс өгч муу зан сургачхаад нэ тавгийн чихэр байлахгүй найдаа. Уул самтан орж ирэхэд тавгийн чихэргүй болгочиход хүүхдийнхээ нүрийг түлчих гээд байх юм. Яах вэ нэ минь байвал өгчл бай. Бид байгаа юм байх гэж заримдаа авахаа мартчихад л байх юм. Нэ танаа даршаана ингэж барьж суугаад асгачих вэ да? Ёроо хилээж яах вэ? Гэд шилтэй аршааныхаа бөглөөг авч өнөрлөн. Элдвэн өнөр танаргүй сайхан аршаан байна хөөрхи. Нэ хоолон ичгээд нүдэн арчи. Алимны хөө. Энийг нэг шилэнд юулчгээ шилийн авчраадаг. Гэхэж авхлан хөө. Аман эмтэрхий ийм шилий чинь дэлгүүр авдаг юм оо. Тийм ээ ээжээ. Дэлгүүр авдаггүй нь хамаа байх. Үгүй минь. Над шиг олон амтанд аршаан тараадаг байлгүй. Миний хүү савын хоосон битгий буцаагаараа аршаан гихч ус өнгөгүйч чандам нэрдэн юм хойно будаач болохноо хийгээрээ. Гэдэл ярендан болоод өдий болтол барьж сууснаас хурууны өндгийн чим харин байгаа шилтэй аршаанан жаал хүүгийн гарт бариуллаа. Эхнэр нэг цоожны өргөс хэлэх юмсан гэдэл байсан юм. Юу болж байгаа юм бол да. Огонч төлхөөрэй нэгвэл болох ажил хуна. Хаалганда Монгол цооч хийх гэж байгаа юм бах та? Үгүй дээ. Хаалгандан хүлээн авахчийн чэдийн шиг юм хийж гисэн байна. Онгой хороо ногоон гэрэл асдаг юм байх чинь гэсэн ассангүй гэж манай бандил хөөрч ирсэн шүүд. Бодвол нөгөө цагилгаан цоож моож юм байлгүй. Намайг хэмбэ гэж асуулгүй үүдэн тайлаад өгсөө. Шагаавартай болж л дээ. Үүдэн дээр ирсэн хүнээ дотроос нь харж байгаад үүдэн тайлж өгдөг жижигхэн дуран шиг байдаг юм байна лээ. Тэр байх л да. Эхнэр норой үүдэж хайгаад байх юм гээд байдгийг. Тэгээ тийм хийлгэж л дээ. Тийм байж л дээ. Хүү гайхан шагшиж ирэхлээр нь цоож юм байх гэж бодоод. Одоогийн улс цоож хэрэглэх юм болоо сайхан болж дээ. Урд цоож хийж өгөөч гэсэн улс амар заяа үзүүлдэг байсан. Нэ таныг цоожиндөө өргөс хийлгүүл хийлэг гэж байна гэх үү? Одоохондоо юу хийх вэ? Хожим аажууж болно биз. Цоожинд улс ямар яарах биш. Миний хүү зүгээр л савын аваач өгчхөө дээр. Гэхэж авхлан хүү гүйн гарч одлоо. Нэ
Шүл хоолоо ичгээд итгэж хажуул да аав минь. Гэд бэрн халуун шүл гарт нь бариуллаа. Удсан ч үгүй жаалхүү үүдээ тайлж өгөхгүй мө хонхын зөндөөн дарлаа гэсээр орж ирлээ. Эцгүй юм байж л дээ. Цөөхөн дарахгүй те миний хүү. Эцгүй айлын хон горлуулаад гэж нэрэн өвгөн хэлээд хөлсөн орчин сууснаа нөгөө шилтэй аршаанаа авчруулан алган дээрэн хэд дусан ширгсэн булаг шиг хоёр нүдэн ээжлэн шавшаад дээш харан хөвтлээ. Нэрэн өвгнийг ингэж хөвтгэхэд хүүн ажлаасаа ирж эхнэр хүүхэдтэйгэн шуугалдан өнөөдрийн аршааны тухай ярилцгаах нь мухрын өрөөнд там сонсогдно. Өвгний нойр хулжжээ. Хоёр нүдний нулимс бүрхэн юм харж болохгүй арган зовоож байсан гангийн тэр халуун зун эргэн бодогдож хорвоогийн хамаг юмс нулимсанд жившиг шиг болсон тэр өдрийг эргэн саналаа. Төмөр толгой гэж нэрлдэг нэгэн бор толгой дээр очиж хэсэг төмрийн хөдөр цуглуулад газар ухаж хийсэн бухан зуухандан хайлж байтал нь мэлтэлцэн хайлсан улаан төмөр хоёр нүдийн тэсхүүе бэрх хорсхон нулимс асгаруулж байсан тэр мөч. Тэр гал улаан төмөр дурсагдав. Нэрэн өвгөн энэ шин нойргүй хонно гэдгийг лавтай мэдэж байлаа. Тэр ямар нэгэн шин имчилгээ хийж эхэлсэн шөнөн унтдаг байжээ. Хэвдсэн дарвида нэг хэсэг урд өмнө өнгөрсөн амьдралаанд дурсан. Дараа нь гинтхэн таг харанхуй болсон шигэн гэв гинтхэн хараа орох юм шиг бодон тэр мөчийг унтаж угаад зүүч шиг алдчих хуй зай гэсэн мэт өөрийгөө чагнана. Бас гэнэт хараа орчихвол өглөө хамгийн түрүүн хэн харагдах бол гэж бодно. Ингээд тэгсээр шүнжин нойргүй хөрвөөж өглөөгөр өөрийн ирэхгүй нүдний хор гаргах төдий дугхийг сэрнэ. Сэрэнгүүтээ мөн л бах байдаг таг харанхуй хэвэрэм байхаар нь зөөрмгөлсөн тэр мөчтөл хараа ороод түүний мэдлэггүй нүдэнэтэй байж угаад алдчихсан юм шиг унтчихсан дан гутардаг байлаа. Энэ шөнч гэсэн мөнөл хуучнараа шүнжин нойр хулжин сэргэнэж угаад өглөөгөр хором зур дуг хийжээ. Өвгний гсэрхэд аваа та цайгаа авчруулах уу гэж хүүн асуулаа. Гүй хүү минь. Хэвтэрд орчихсон биш аавн босчуугаад хөөрөн аваад уучих. Та нар ажил даал явцгаа хам бод хождов хөө минь. Хождохгүй. Таны нүд яаж ханавдаа юм мэдэгдэж байна уу? Яаж ганц өдөр мэдэгдэх вэ хөө минь. Хэд хоногоос таран танигдах байхаа. Аваа гал дээр халуун хоол биш үү? Яах нь вэ? Хар өглөөгөр ажил удаж хоол хийгээд яах та хамаагүй гамалдаж болохгүй. Жавхлан сүүнд явсан. Хүүн ажилдаа явлаа. Нэрэн өвгөн цайгаа ууж аршаанасаа хөвөн чингэн нүдэндэн тусаалаа. Савта аршаан халуун байшинд бүлээсэн хэрнэн нүдний аяг руу сэрв татан дотор нь онгоожээ. Өвгөн ачхүүгэн хүлээлгүй гадаа гарлаа. Хүүхдүүд өвгөнийг тосон "Нэнэ таны нүд хараа орсон уу?" гэж шалгаан өвгөний хөтлөн вандан сандал дээр суулгав. Энэ үеэс байшингийн хаалгаар цагаан цам зөмсөж толтой шил зүүсэн ванчиг дэлдэн шар залуугийн хамт гарч ирэн нэрэн өвгөнийг хармагцсан. Ус аршаа хоёрыг ялахгүй ч яаж цоочны өргөс хийх юм бол гэж бодож явахад нь түүний толтой шилэнд туссан нар далдрах мэт ойлоо.